За бүгдээрэнд энэ өглөөний мэндийг хүргэе. Би бизнесийн нэг санал хэлэх гэсэн юм аа. Бизнесийн санаа залуучуудад гаргаж байгаа юм аа. За тэгээд ажилсаг, авхаалжтай, азтай, аавын хүү, ээжийн охин байвал нэг тийм бизнесийн санаа байна. Тэгээд энэ санааг яаж хэрэгжүүлж болно? Миний хувьд бол бас хамтрагч гинүү те хийх гэж байгаа хүнийг одоо дэмжих гинүү те тэр талаар бас ажилламаар байна. Тэгэхдээ одоо яг тэгээд ингээд бүр эцсийн байдлаар бодцсон ингэн тэгнэ гэсэн юм бол алга байна. За ингээд би энэ бизнесийн санааг хэлье гэж бодож байна. За би өөрөө энэ цэцэг, ургамал, байгаль, ер нь байгаль дэлхийд их дуртай, байгалаар аялах, байгалийн сайхныг үзэх, одоо юу гэдгийг ялангуяа цэцэг амьтанд их дуртай л да. Тийм болохоор би бас одоо юу гэдгийг бууг муг тэжээдэг гэхүү те. Ер нь л одоо цэвэр агаар сайхан юм цэцэг мэцэг харах дуртай л да. За ингээд энэ араас би энэ цэцгийг аваадах юм. За энэ бол одоо сарнай цэцэг байгаа. Тэгээ Монгол улсад сарнай цэцэг ургуулдаггүй юм байна. За ургадаг ч гэсэн магадгүй маш багаар ургуулдаг ч юм уу тийм юм байна. Тэгэхээр монголчууд бол төрсөн өдрөөр өгж байгаа сарнай бүхэл юмнуудыг бол голдуу гадаадаас авдсан байна. Тэгээд би энэ дээр юу гэж бодож байна гэхээр Монголдоо ягаад сарнай ургуулж болохгүй юм бэ? Энэ санааг одоо хэрэгжүүлэхэд хэцүү ээж магадгүй. Цаг агаар нь ч юм уу, юу ч юм, хөрөнгө оруулалт нь ч юм уу те. Гэхдээ эн чинь хийж чадсан хүнд бол энэ сарнаа бол жилийн 4 улирал зарагдана. Мөн одоо нилээд одоо юу гэдгийг сайхан амжилттай явах ийм бизнес гэж би бодож байна. Тэгэхээр энэ санааг амьдралд хэрэгжүүлэх гэсэн азтай, агтай, аавын хүү, ээжийн охин байх юм бол би одоо ямар ч талаар одоо хамтран ажиллахад бэлэн байна. Дэмж туслахад бэлэн байна. Хөрөнгө оруулахад бэлэн байна. Зүгээр нэг тийм туршаад өнгөрөх биш те. Энийг бол зоригтойгоор хийх ёстой. Юм хэцүү ээж болно. Хэцүү юмыг давж гарсан хүн л амжилтанд хүрнэ. Хэцүү юмыг орхиж хайсан хүн бол хизээж амжилтанд хүрэхгүй. Би тэгээ байнга одоо хүүхдүүдтэй хэлдэг. Чингис хаан хамгийн хэцүү замаар нь цэргүүдээ явуулж араас нь тойрч дайснаа дарж исэн гинлээ. Хялбар амар замаар явсан хүн, хялбарыг хайсан хүн амжилтанд хүрэхгүй шүү гэж би хэлдэг. Тэгээ би энэ сарнаанд яагаад би дуртайгаа бас та бүхэнд хэлчихье гэж бодож байна. Намайг одоо баг байхад гинүү, залуу байхад гинүү Монгол улсад нэг ч сарнаа байдгүй байсан. Төрсөн өдрөөр бид нар бие биендээ сарнаа бэлгэлж чаддаггүй байсан. Яагаад гэвэл сарнаа гаднаас оруулж ирдэг. Сарнаа одоо Монголд ургадаггүй байсан. Тэгээд би анх 20 настайдаа Германд сарнаа харж сарнаатай учирч билээ. Тэгээд манай сургуулийн хашаан дотор сарнаа ургадаг байсан л да. Тэгээд бүр гадаа ил ургадаг байсан. Улаан сарнаа. Яг ийм сарнаа ургаж байсан. Тэгээд би тэр сарнааг чинь гадаа сарнаа байна штэ гэл ингээ бариад авсан чинь өргөсөн намайг хатгсан. Тэгээд би маш их гайхсан. Хайрын одоо улаан сарнаа яагаад одоо ийм өргөстэй байдаг юм бол доо гэж. Тэгээд юу гэж дүгнсэн гэхээр сайн явахад садаа мундахгүй, сайхан байхад бас одоо саар мундахгүй, сарнай хүртэл өргөстэй байдаг гэж ингэж бодсон. Нэг өсөндөө сайн явахад, сайхан явахад садаа мундахгүй, сарнай хүртэл өргөсөөр өөрийгөө хамгаалдаг гэж. Тэгээд тэр үед би сарнааны талаар бас уншиж байсан. Одоо баг 30-аад жилийн өмнө л дөө.
Тэгэхэд дэлхий дээр 10,000 гаруй төрлийн сарнаа байдгийг гинлээ. Одоо мэдээж одоо нэмэгдээ байлгүй. Тэгээд би бол зөвхөн энэ сарнаа цэцэг, ийм сайхан цэцгийг Монгол улсад ургуулахынсан тэр цэцгийг одоо ургуулахын тулд одоо ямар хүлэмж хийх хэрэгтэй юм, хаана хүлэмж хэрэгтэй юм, хэр зэрэг хүлэмж байх юм, яаж тэрийгэ дулаалах юм, яаж тэрийг одоо арчилах юм, тэгээд хаана хийх юм, яах юм ингээд олон асуудлуудыг шийдэх байх л та. Тэгэхээр энэ санааг амьдралд хэрэгжүүлэх гэсэн азтай аавын хүү ээжийн охин байх юм бол би дэмжихэд бэлэн байна. Тэ. Хамтарч ажиллая. Тэ. Би ганцаараа бүх юм хийж чадахгүй. Тэ. Би хэн нэгэн одоо юу гэдгийг одоо манай компанид ажилладаг залууг энийг хийгээд ингээд гэж хэлмээргүй байна. Тэ. Эсвэл хэн нэгэн одоо хамаатан саднаа ингээд гэмээргүй байна. Би яг ажиллая гэсэн, чадъя гэсэн, тэгтээ бас тодорхой туршлага суусан, тодорхой хэмжээгээр үүрэг хариуцлага хүлээж чадах, тэг тодорхой хэмжээгээр бас хамтарч чадах. Огт би одоо юу ч байхгүй, юу ч хийж чадахгүй гэдэг хүнтэй хамтрах бас хэцүү, тэг. Тодорхой хэмжээгээр гүндэлээ хаа. Би энэ юм хийж чадна, ийм хөрөнгө гаргана. Би одоо 20%, 30%-ийг ингэж эзэмшээ. Эсвэл би 40%, 50%, 51%, 60%-ийг ингэж эзэмшээ. Тэг. Би ийм зүйл хийж чадна, ийм гаргах чадна гэсэн хүн байвал надад илүү сайн байна. Хариуцлагаа хамт хүлээмээр байна. Түүнээс биш одоо өөрөөсөө юу ч гаргахгүй, өөрөө ямар ч хариуцлага хүлээхгүй хүн байвал бас онцгүй. Тэг. Тэгэхээр эрсдлээ хамт хүлээгээд, эрсдлээ хамтарч хувааж одоо хүлээх, амжилтаа хувааж одоо эдлэх ийм аавын хүү, ээжийн охин байх юм бол сарнаа цэцгийг Монголд их хэмжээгээр ургуулж борлуулах ийм бизнес хийхэд би тэр залууд, тэр охинд, тэр эмэгтэйд, тэр эрэгтэйд туслахад одоо бэлэн байна. Тийм учраас залуучуудаа аавын охин, ээжийн хүү ахтайгаа хамтрахад бэлэн болвол сайхан улаан сарнааг Монголдо ургуулъя. Ийм зах зээл байна. Монгол сарнаа гэдэг ийм сайхан зүйлийг хийж болж гин шүү залуучуудаа тий. Би ганцаараа хийж чадна л да, энэ хүсвэл шүү дээ. Тий. Тэгтээ бас тэгмээргүй байна. Энэ үгүй л гээд тий. Надад хийх юм их байна. 2-дугаарт би бас яг ийм бизнесийн юм хийдгүү. Өөртөө нэмж ажил, өөртөө нэмж одоо ийм өчнөө ажил, өчнөө бас стресс нэмэгдэн штэ. Тийм учраас тийм зүйлд би ормооргүй байна. Яг үнэндээ бол. Тэгтээ миний энэ санаа бол би хэн нэгэн аавын хүү, ээжийн охиныг дэмжиж, хамтарч ийм юм хийх боломж байвал маш их баярлах байна. Гол нь тэрэндээ л байгаа. Түүнээс ч одоо энэ санааг би хэн нэгэн хүний тусламжгүйгээр хэрэгжүүлж чаднаа. Тэгтээ тэрэндээ биш гэж та нараас зөвөр ойлгоорой тий. Би хэн нэгэн хүнийг, хэн нэгэн хүнтэй хамтарч энийг л ингээд амжилтанд хүрэх ийм санаатай байна. Тийм учраас залуучуудаа ахыхаа санааг дэмжиж хамтраад оролцох, зөрөгтэй азтай байх юм бол ийм сайхан бизнес байгаа юм байна шүү. Бэлэн дэмжиж хамтраад аваа явчих. Одоо гүний ах нь байгаа юм байна гэж ойлгохороо. За энийг сайхан шеэр хийгээрэй залуучуудаа. Хэн нэгэнд нь хэрэг болж магадгүй шүү те. Би бэлэн шүү.